сайн байцгаана уу? За видео ийм хувааж идэх чинь яг одоо манай найз өөрөө идээгийсэн. Тийм болохоор галзуу болох нь авч үзсэн. Зургийн багшийн ширээн дээр ирдэг явчихсан байлаа. Суугаад чатыг нөгөө алга болдог охинтой хамгийн сүүлд чаталсан байхыг олж юм. Тэгээд цагаан руу залгаж зургийн багшийн холбоотой юм байна гэж хэлж үздэг. Өнөөдөр нөгөө Баагүй юм бэ? Цаамаа минь миний хэлснийг хэлдэг гэдэг. Энэ цагаан зургийн багшийн талаар хэлгүй. Манай хүн аль хэдийн зургийн багшийн машин суучихсан явж байдаг. Манай зургийн багш чинь эргэлтэй нойр камер тавьсан байна. Бас сүүлд сүнэтэй чатсан байна. Тэр сонин гар үлээ шүү. Тэгэхээр энэ цагаан хаагаад юу ч хийж чадахгүй. Чи арай хамтаагүй биш үстэй. Тийм ээ. Тэгвэл хаашаа явж байгаагаа мессежээр бичиж явуул. Би ардаас чи явах болно гэдэг. Энэ цагаан сүнэний талаар багшаас асуухад багш түүнийг цохиод уншсан. Сэлбэл бэлтгэн хөлөвчсөн гэж яваа. Сүнэний утсан ч түүнд байхын тийм ээ. Энэ үеэр хүн гараад ирж тэдний хам Аахыг нэгдэж ороод зургийн багшийг гүйж гарав. Зургийн багш би миний хэлье. Цаатаа битгий удаач гэж хойдог. Тэгээд хэлэхдээ тэр шиг сүнээ нөхөн яхаар би авахар атсан. Каноны ихэнх гардаг хэсэг энэ байна. Бидээс сүнээ уцаар ярингуудаа буур гэж буугаад багшаа та явж намайг хүн ирж авах гинэ. Ихэн гэхэд та санаа зовлохгүй явж гэж явуулсан гэв. Харин санаа зовоод буцаад ирэхдээ сүнээ байгаагүй бөгөөд тэр байсан найдаас гар утсыг нь олсон гэж хэлв. Чи тэгээд яагаад цагдаад мэддэггүй юм гэдэг. Цагдаад хэлэхдээ өөрийг нь сэжигнэ гэж яагаад хэлээгүй гэдэг. Харин энэ цагаан аль хэдийн цагдаад уудчихжээ. Тэгээд зургийн багшийг барьчихлаа. Манай хүн мэдүүлэг өгдөг. Нөгөө авилга авдаг цагдаа харгаад өгөхгүй. За бид нар мэдээ зөвцүүлж та явж болно. Эрийг баг хөөвдөж тэндээс гарна шүү дээ. За видео яг дийд дуслаа. Одоо ахын сод мөрчил явуул гэсэн та санаа зовлохгүй. Чи тэр утсыг авахаараа сүүл хинтээ ясныг мэдэж авна шүү. Нөгөө алга болсон ахын хэрэг яасан. Тэгэхэд тэрийг харин бүртгээгүй. Дээрээс битгийгээ тахад би яастай билээ. Ясны зүгтач. Ахил цагтаа жижиг бостой юм. За та ундаага авсан уу? Тэр яах вэ? Хамаас гарлаа. Нөгөө хэргийг яг хаахтай байсан чинь өөр ирлээ. Одоо яах вэ? Гэдэг. Жижиг бос харин том бостойгоо уулзсан.